Монгол улсад анхны ардчилсан чөлөөт сонгуулийн явуулсан өдрийг бүрэн эрх ардчилсан сонгуулийн өдрөөлгөн тэмдэглэж явах засгийн газрын тогтоол гарсан билээ. Энэ дагуу өчигдөр анхны ардчилсан чөлөөт сонгуулийн явуулсан өдрийг тэмдэглэсэн юм. Монголд анхны ардчилсан сонгуул болсны 25 жилийг тохиолдуулан олон улсын хүндэтгэлийн урал зохион байгууллаа. Хүндэтгэлийн уралдааны эхэнд Монгол улсын ерөнхийлөгч Илбэг орж өгүүллээ. Тэрээр хэлсэн үгэнд 25 жилийн өмнө болсон анхны ардчилсан сонгуул монголчуудын түүхэн сонголт, монголчууд бүх нийтээр оролцсон анхны ардчилсан чөлөөт сонгуульд байсан гэдгийг онцлоод Монголын ардчлал бол Монголын ард түмний нэг удаагийн сонголт биш гэдгийг тодтогсон юм а. Уулуурхан сайжигчид өчигдөр салбарын асуудлаар мэдээлэл хэлээ. Энэ оны эхний 6 сарын байдлаар нүүрс 11.4 сая тонн, алт 3.6 тонн, газрын дэс 525.4 мянган тонныг тус олборлжээ. Хайлуур жиншний баяжмал 107.5 мянган тонн, цэсийн баяжмал 592.3 мянган тонн, төмрийн өдрийн баяжмал 2.1 сая тонн, царийн баяжмал 45.4 мянган тонныг тус үйлдвэрлэсэн байна. Энэ оны эхний хагас жилд цэсийн баяжмал 663.8 мянган тонн, төмрийн өдрийн баяжмал 2.3 сая тонн, алт 4 тонн, нүүрс 6 сая тонн, газрын тас 514.5 мянган тонныг тус экспортлсон байна. Харин энэ сарын 21-ний өдрийн байдлаар улсын хэмжээнд шатхууны ердийн эргэлээ 46 хоногийн нөөцтэй байна. Үүнд А8 автобензин 51, А92 автобензин 51, дизелийн түвш 31 хоногийн нөөцтэй байна. Халахын 7 хоног шууд аншиг наадам энэ жилээс дахин сэрхэнэ. 1639 онд анхны богдоо залсан үеэс эхэлсэн энэ наадмыг 1922 оноос халжээ. Харин энэ жил дахин сэргээх санаачлагыг Бурхан шашны сүм хийдүүдийн зүгээс гаргаж хот имээр дэмжсэн байна. Тодорхойлбол аншиг наадмын төсөвт 560 сая төгрөгийг гаргахаар болжээ. Энэхүү даншигыг зохион байгуулснаар Бурханы шашинд 7 орны жуулчдыг татах гарц гэж уг наадмыг нэрлэж байгаа бөгөөд энэ жилийн наадмын үр дүнг эх жилийн даншигаар хараарай хэмээн нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Батүл өчтөр сэтгүүлчтэй уулзахтаа хэллээ. Улаанбаатар хотын даншиг наадам 8 дугаар сарын 8-9 буюу Бэлгийн тооллын зуны адаг сарын 24-25-ны бэлэг цай өдөр ардын засгийн үеэс алдаршсан даншиг наадмыг сэргээн тэмдэглэнэ. Төв аймгийн 100 мод хотод өчигдөр мэргэжлийн сумаа бүхийн дээд амжилт хамгийн олон төрөг эзэмшигч 69 дэх хаврах хавхаа даваа жаргалын хөдөлмөрийн Баатар цолны мэлалаг бэсрэг наадам боллоо. Хүчит 128 мөх барилдаж их нас дааг насны морд уралдсан бэсрэг наадмын хүчит бүхийн барилдаанд улсын гард гончиг дамтруулж улсын заан санжаатаа бүзүрлжээ. Их шүүхт улсын заан өсөх баяр улсын начин Бачулан оруулсан байна. Бэсрэг наадам аав хүү хөдөлмөрийн баатруудад хүндэтгэл үзүүлэх ёслол үеэр их аврагын гэргийн Соёко Водагийн санаачлагаар Төв аймгийн эрүүл мэндийн салбарт бүрэн танулагдсан түргэн төслөмж автомашин гардуулж өгсөн байна. Монгол улсын ерөнхийлөгч Илбэг орж өнгөрсөн 2 дугаар сард зарлиг гаргаж Монгол улсын хөдөлмөрийн Баатар цолыг мэргэжлийн сумаа бүхийн Якузана Сумагийн оргилдээд амжилтын эзэн мөн хотын даваа жаргалд олгосон юм а. Ингэснээр Монголд анх удаа жигчдийн мөн хотын даваа жаргал гэсэн аав хүү хөдөлмөрийн Баатар цолтнууд төрсөн байлээ. Өндөргийн заназрын түүх үеийг монголчууд эргэн дурсаж түүний мэдсэний дэвшээг 3 дахь удаага Өврангай Харарын суманд Баторшил өргөх даншиг наадам зохион байгуулж өргөн дэлгэр тэмдэглэлээ. Наадмын эртний зан үйл түүх соёлоо эргэн дэлгэрүүлж хайрлан хамгаалах үр хаажтай уламжлан үлдээх зорилготой соёлын болоод шашны олон арга хэмжээг зохион байгуулсан юм а. Үүний нэг нь Хөхүүрийн Монгол аригны дээжэр Мялалга өргөмүү Мялалгын наадам байлаа. Уг Мялалгын баярт Өврангай, Төв, Булган, Архангай аймгийн 20 сумын 30 орчим мөрх оролцож уламжлалт зан үйлээрээ өрсөлдсөн юм а. Хамгийн сайхан амттай аригтай нутгаар Архангай аймгийн хотонд сум шалгарсан бол сайхан Хөхүүртэй өрхөөр Өврангай аймгийн Хужирт Үлзийд Самт сумдын малчид тодорсон юм. Харин Уран Дэмбэжээр Өврангай аймгийн Үлзийд сумын малчин Батэлгэр, Чулуун, Харарын сумын малчин Далхаанаар шалгарчээ. Бүгд найрамд хүмүүст судаасад явагдаж байгаа нэгдсэн үндэсний байгууллагын мандаттай энхийг сахиулах ажиллагаанд өрг гүйцэтгэх Монгол улсын цэцэвт хүчний 5 дугаар ээлжийн бие бүрэлдэхүүн эх орноосоо мартахад бэлэн боллоо. Цэргийн багт цэцэвт хүчний 40 гаруй анги байгууллага, үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий, хил хамгаалах ерхий газар, цагдаагийн ерхий газар, онцгой байдлын ерхий газар, тагнуулын ерхий газар, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерхий газрын нийт 850 орчим цэргийн албаагч цэцэвт хүчний сургалтын нэгдсэн төвд ажиллагааны өмнөх бэлтгэх сургуулаа бүрэн хангаад байгаа юм а. Тус ажиллагаанд оролцож байгаа онцгой байдлын ерхий газар 25 албан хаагчид өчигдөр онцгой байдлын ерхий газрын удирдлага төлөө авч уулзсан. Даян дэлхийн их тайван аюулгүй байдлыг сахин хамгаалах, бэхжүүлэх, ариун их хүсэд их орон ард түмний төлөөлөл оролцож байгаа залуустаа онцгой байдлын ерхий газрын төвийг хүлээлгөөч өөрөх ажилд нь амжилт хүслээ.